Сайн байцгаана уу их хүнд найзуудаа. Та бүхэндээ 2025 оны 7 сарын 8-ны 13 цагийн мэнд хүргье. Би анхны подкастаараа зөвлөлтийн МиГ-21 сөнөг жонгосны түүхийн талаар цус дурдсан. Энэ удаа та бүхэндээ Монголын иргэн агарын тээврийн алтан үеийг бичлэгдсэн хамгийн алдартай онгоц болох Зөвлөлт орсын АН-24 агаарын хөлгийн талаар бас товчхон түүх өгүүлье гэж бодлоо. Энэ онгоцны ачаар Монголын эсэх хүчин хөл дээр бат зогссон тийм сайхан алтан хуй зөвлөлтийн ард түмний тусламжаар тэдний ач буйнаар Монгол нисгчдэд дэлхийд танигдж чадварлаа авьяасаг болсон нэгэн сайхан түүхийг бичлэгдсэн энэ буянтай АН-24 хэмээх агаарын хөлгийг монголчууд цагаан онгоц гэж нэрийдсэн Монголын тэнгэрт цагаан зам татуулж хоёрыг уулзууд хоёрыг ойртуулсан аштай буянтай агаарын хөлг байсан гэдгийг монгол хүн бүхэн мэднэ. Би ч гэсэн хүүхэд байхдаа энэ агаарын хөлгт сууж ховд нутгийн зүг говалтаараа ус руугаад өв дээжийн нутг руу байнга явдаг байсан. Ихэнх тохиолдолд үнгүй явдаг байсан л да. Хүүхэд байсан болохоор ах нар аваад явчихдаг. Тэгээ Баатар ах байна, Шөмөр жоохон, Далгач Борох байна. Мундаг нэснэр байсан. Дорж готоо ах байна. Манай сувд игч байна. Одоо жимэдийн онд нь өндөр ондгой чиг охин сувд игч байна. Монголын анхны 154 онгоцны анхны Бортбродник Стюардс нэргүй игч байна. Хаян Хэрвагийн ийм сайхан ах шигнэрийн буйнаа би хүүхэд байхдаа АН-24 хэмээх энэ цагаан онгоцоор бүтэн 3 цаг ховд нутгийн зүг явахдаа орчлон ертөнцөд танилцсан технологийн хамгийн сайн мөнхийг багтаа мэдэж авсан юм да. Хөөх юм уу миний эмээ намайг авч явахдаа онгоцны дууны харалтаа цонхонд дээр суусахыг бодож тэнд суус хүмүүс нь гуйдаг байж лээ. АН-24 онгоц жолоодсон ах нар ховдын хар уснуур жаахан өнгөрөөл 1200 дож шаши дуугаа буулгадагсан. Мөн ч гоё байсан шүү. Гулгалт хийж суулт хийгээд хөдөлгөөрөө ирж юм өөрчлөж сэнсний ахлан өөрчлөлтөөр дуун яг симфони хөгжимшил янзын сайхан эхэлж олон хүний зүрх сэтгэлд хоногссон энэ сайхан онгоцоор нисч байсан Монголын ард түмний бүх хүмүүс та бүхэндээ удахгүй бол ардын хурлын яруу алдарт 104 жилийн он баярын мэнд хүргэж нисгүчний анх хэлүүлсэн подкастын 2 дахь дугаараар Монгол улсад асар их үүрэг гүйцэтгэсэн зөвлөлтийн АН-24 агаарын хөлгийн талаар товч танилцуулах таатай байна. Монголын ард түмний энэ онгоц бол 40 гаруй жил нуруундаа тэгээд бидний зовлон жаргалыг хуваалцаад Монголын нисгчдийг чадварлаг авьяаслаг болгоход ахын ёсоор туслаад Монголын нисгчдийн хөл дээр бат цогсод үнэлж байсгүй гавьяа агуулсан Монголын тэнгэрт өстөө нөгөө цагаан зам татуулсан буян тонгоц бол зөвлөлт орсон домогт агаарын хөлөг АН-24 юм аа. Энэ онгоцны бүхээгт суугаад залуу насаа, хүүхэд насаа өнгөрөөсөн уянгалаг хөгжмөнтэй адилхан хөдөлгөөрийн дуган сонсч дугуй ихэх гаргах мөчд сэтгэл догтлоод харж явсан олон монголчууд энэ буянтай хөлгийн буйнаар хүрх газар саадгүй хурж холыг ойртуулж хоёрыг уулзуулж манай үеийн нисгчид гигүүртэн хүрээгээ уулсын дээгүүр энэ домогт мөнгөн цагаан хөлгөөн бариад дуулж явсан алтан үе одоо монголчууд бидний зүрхсэхэд үүд хоногч үлдсэн юм аа. Одоогоос 61 жилийн өмнө АН-24 агаарын хөлөг 1964 оны 10 сарын 8-нд буян тухайн нисэх онгоцны буудалд газардсан. Тухайн үеийн Зөвлөлт улсын Киев хотын нисхийн дадлагын хотод манай улсаас 27 орчим хүн экипаж иргэн агарын төвийн бүрэлдэхүүнтэй суралцсан байдаг. Сургууль дадлага хийх явцад нэгэн шөнийн нислэгийн үе онгоцны дараагаар зөөгдөж байсан нэмэхгүй. Энэ АН-24 онгоцыг нисхийн төвөнд дагуулд илгээр нь буулгасан баг. Тэр үед яг энэ илгээр нь буулгасан Зөвлөлт улсын Жулан агаарын баазд ажиллаж явж байсан АН онгоцны зохион бүтэгч Ойлг Антонов энэ тухай мэдээж өөрийн бие ийж уулзаад
би ийм туршилтыг маш их айж байсан. Харин Монгол нисгчнээ та нар туршлаа хэмээн их баярлаж буун цагаа нэмэхгүй бэргэлжээс их сайхан түүх байдیں۔ Гэхдээ яг хөтэ баярлж хөөрсөн Монгол экипаж суул дадлага сайн хийсэн гэд хөөрхтөө хөөж баярлж явахдаа шөнийн нислэгийн сургуулийн нислэг үе борт механик танихгүйгээр дууга буулгахаар л буулгацсан юм шиг л дээ. Тэр одоо ямар албарт гэсэн биш. Харин энэ А24 онгоцны дараагийн хөгжүүлэлт идэвхтэй идэхгүй илгэний хамгаалтыг сайжруулахад Антони онгоцны үйлдвэрт маш их тусдсан болж онгоцны зохион бүтэц төвчний инженер мэргэжилтнүүд Монгол нисгч Б нэмэхгүй буйнаар хийсэн туршилтын ачаар А24 онгоцны хамгаалах чадвар массив примат даралтуудыг маш сайжруулсан гэж түүхэн зөвлөлтийн нисхийн сурах бичиг зөвлөлтийн нисхийн түүхэд бичиж зөвлөлт орсын баримт юмудаар үе дурддаг гэдгийг нэмэхгүй сайхан их охин охтууд болох ишнэр хөөгүүлэлт нь одоо энэ сайхан наадмын өдрөө өмнөс хийж байгаатай таатай байна. Сайхан ишнэр сайхан ах нар би та бүхний хөргөлж хүндэлж яваа шиг бодсон шүү. Нэмэхгүй бод Монголын нисэх хүчин тод мөрөө үлдээсэн мундаг нисгч байсан юм шүү. За ингээд та бүхэндээ А24 хэмээх энэ алдтай агаарын хөлгийн талаар түүхэн талаас нь товчхон дурдъя. Зөвлөлтийн ардмаас Монголын ард түмэнд бэлгэлсэн анхны А24 онгоцны дугаар борт дугаар нь 1204 байсан юм байна. Энэ онгоцыг зөвлөх бодулсан багш нэгс Кравшук Монгол нисгч ил самсрын 2 дугаар нисгч насан борт механик балсан бортградис Д болдноор жолоодож 1964 оны 10 сарын 8-нд буян тухайд буут исэн. Хамгийн анхны А24 онгоцны борт дугаар 1204. Энэ онгоцоор Самсрынгван хүү бас анхны саамгаалт хийснийг сайхан түүх байд юм шүү. 20 хэдэн жилийн дарааш тэгтээ. Харин бүгднээд Монголд бас 1202 борт дугаартай А24 онгоцыг арднаа Монгол улсын гайдагч 2 дугаар нисгч Жамин борт механик Даштондог Бортрадис Д Донруу нарын бүрэлдэхүүнтэй экипаж 2 дахь болж авчирсан байдیں۔ Их сайхан багаж. А24 онгоцны наадмын калгын код нь болохоор СОК. Энэ бол зөвлөлтийн богино болон дунд зайн шум зориулсан зорчигч тээврийн агаарын хөлөг. Энэ 2 дугаар цувралын 2 АИ синсэтгэлэлт хөдөлгүүр АИ24Т Евченко нэрлэдэг 2 дахь. АБ72 АБ72Т гээд хувьсгчтай синсний тусламжтайгаар хөдөлгөөрөд тонголсон байдаг байхгүй юу? Уг онгоцыг 1959-аас 79 онд 1367-оос 1369 орчим ширхэг үйлдвэрсэн гэж би одоо биччихсэн юм байна да. Өөрөөсөө мэдж явсан байна. Зөвлөлт толгой болсон сайдрын зөвлөл 1957 оны 12 сарын 18-ны 14/7 6 56 тогтоолын дагуу 1958 онд Олег Константинович Антоновын нэмж зохион бүтээх товчоонд орон нутгийн нисэх компаниудын үйл ажиллагаанд зориулсан шинэ бүтээсэн шинэ хөдөлгөөртэй зорчигч тээврийн А24 онгоцыг анх зохион бүтээж ажлын зураг бүхэн нь боловсруулж гэлсэн байхгүй юу? Тогтоолын дагуу энэ онгоц чинь байж та 4000 км тэнцэх ачаа тээврийг 2000 км-ээс дээш зайд дундаж хурдан 450-аас 460 км/цаг хурдаар авч нисэх ёстой байсан гэж тэр төсөл тусгасан байсан л да. Энэ тогтоол харин мөн АИ24 хөдөлгөөг бас ашиглах талаар дурдж өгсөн байна. А24 онгоцны анхны нислэг 1959 оны 10 сарын 20-нд явагдаад зөвлөлт болуулсан Баатар дэд турандаа туршин нэгч Лисенког ихвэж туршсан. Анхны туршилтын нислэгийг үйлдсэн. 1961 онд үйлдвэрлэн болон нислэгийн туршилт үргэлжилж байсан. Сонгогчид цуурл үйлдвэрт 1962 оны ихээр Киевийн 473 дахь үйлдвэр мөн Ирхүү хотын нисэх завууд эхэлсэн.
Хоёр газрыг үйлдвэрлэжсэн шүү. Манай зарим их мэдгч аан үйлдвэрийн бүх онгоцыг Украины онгоцыг туулах чинь буруу ш. Энэ бол зөвлөлтийн онгоц, зөвлөлтийн технологи. Одоо ингээд том онгоцуудаа 90-ад оны хямрал үеэр Оросын холбооноос татаа авалт хийсэн шүү. Ульяновскийн авиастаар үйлдвэрт аан 24 Урагшлын онгоцыг аан 24 100 сэрээр өөртөө үйлдвэрлээд бүх зураг төсөл инженерүүд Украинаас татаад авчих байхгүй. Бас ядаж салд ойлгох хэрэгтэй. Бити их хамаа туулж ингэж ус төржүүл гэж би одоо тэр их мэдгчд хэлмээр их мэдгч нарт. Энд чи бас дараа би энэ талаар бүр тодорхой хэмжээний бас подкаст оруулнаа. Тийм Антоны үйлдвэрийн талаар бас энэ Антон зохион бүтээгч ямар хүн бэ? Энэ л Украин хүн биш, Орос үндэстэй шүү дээ. Бүр язгууртан гаралтай хүн байсан байгаа. Хэлмэгдэлч байсан. Яаковлев зохион бүтээгч орлогч байсан дайны үед. Ийм мундаг хүн зүгээр зүйл засгийн тушаалаа Киевт зохион бүтээх товчоо байгуулж өөрийнхөө дээр Антоны зохион бүтээх товчоо гэж байгуулсан болохоос яг үндэ бол Украины гэсэн онгоц биш байхгүй. Бүгд зөвлөлтийн технологи, зөвлөлтийн үйлдвэрлэл. Тэгэд 1962 оны гэхээр ТV-ийн 473 дахь үйлдвэрлээд Ирхүү хотын эсэх үйлдвэрт энэ онгоцны үйлдвэрлэл эхэлсэн байна. 1962 оны 9 сард жарчтай анхны техник нийслэлт хийсэн. 62 оны 10 сарын 31-нд аан 24 онгоц Киевээс Херсон чиглэлд нислэг үйлдсэн. Одоо Херсон Оросын холбооноос цэгийн туслах ажиллагаар чөлөөлөгдсөн Оросын холбооноос бүрэлдэхүүнд багтсан Херсон мужид руу Киевээс анхны нислэгээ техник нийслэг жарчтай үйлдсэн туршилтын. Шинэ онгоцын ажилтанд байгаа шатанд нэг машин техникийн нөөцийн дундад тооцоог зохион бүтээгч Антонов 30 мянган нислэгийн цаг тутамд тооцоолжсэн тул 10-аас 17 жилийн ажилтны хугацаанд онгоцны ажилтны засгийн хугацааг тогтоосон байдаг байхгүй юу? Зөвлөлтийн үед бол аан 24 онд хамгийн алдартай онгоцууд нэг байсан. Тэгэхээр тэр улсын Жош ТV эргэлтийн 3-1-ийг бангаар хангаж ирсэн гэж байна. Онгоцны эрэлт болон Жоштой эрэлт их байгаас шалтгаалаад бэлтгэлгүй нисэх буудлууд Шорон аэродром хөрсөн дээр гүрүүдтэй аэродром зурваслаас хөөрөх чадвар. Өөрөөр гүрүүнд дэлсэн шавар шалбар, элс цас, чулуу хайр маш хүнд зурвасын гүрүүдтэй нисхийлгээд дээ. Энэ аан 24, аан 26, аан 30, аан 32 онгоцууд маш өндөр байсан, маш өндөр чадвартай. Эсрэг онгоцны үйлдвэрлэл 1979 он хүртэл үйлдэлсэн л дээ. 1962 оноос 1979 онд 1200 орчим тийм 1200 орчим онгоц үйлдвэрлээд түүнийх нь 1028 нэгжийн Киевийн нисэх завод үйлдвэрсэн бол үлдсэнийг Ирхүү хот үйлдвэрлэж дууссан юм аа. Тэгээ энэ аан 24 онгоцын патент бүгд найр хятадд тулс мөн Сян $7 болон 90-ад он гарсны дараа Мажар нэртэйгээр зөвлөлт болон Оросын патентээр үйлдвэрлэсэн. Мажар болон Сян $7 гэдэг хятад аан 24 онгоц гэсэн. Хятад холбор. Аан 24 онгоцны одоо дизайнын үйлдвэрлэлийн технологи дизайнын талаас нь хальт дурдах юм бол ухсармал ган хоолойг хагас монокок болж битүүмжилсэн байдаг байхгүй юу? Эрчим хүчний бүтэлсэн дам цуваа дам нугаас бүрддэг. Биглэгээний туусдаа наалдмаа үедээ ашигласан. Төрсний хэсэг нь өөрөө диаметртэй хоёр нуман хэлбэр үүсдэг. Нүүрнийх нь хэсэгт нуманд кокпит байдаг. Тэрнийх нь цаана ачаа дээшээ тасаг, жоштын тасалгаа, хажуугийн тавцсан, бие засах газар, шкаф, одоо бородник хоолны шкаф шүү дээ. Онгоцны үйлчлэгчийн хоол бэлтдэг шүүгээ. Арын тээшний тасалгаа. Тэгээд арын тээшэнд онгоцны багц сэлбэг, авааны бирзэд бүгд багт байсан баггүй. За одоо би далавчны талаас нь хальт зүгээр маш энгийн үгээр хитрхи их нисхийн хэлээр ярих юм бол та бүхэн минь найзууд минь бас залах нь ойлгохгүй болно. Далавчт нь биштэй тарпиц хэлбэртэй, кессон хэлбэртэй том суналтаа хийгдсэн мэт. Далавчт хоёр хэсэг чаднаас бүрддэг байхгүй. Төвийн далавчтар хоёр ялцсан нэг дугуй хэлбэртэй гогцоо консулууд дээр нь хоёр эвхдэг давхар ороосон гогцоо консул байдаг. Тэгээ консултын хоёр хуваагдсан элерон байдаг. Явах хэд ангийн хувьд шашины хувьд бол
3 дугуйтай гол тулгуур ба гол 2 тулгуур нэг урд амарт дох тус бүр дээр 2 дугуй тэгээд тэр дугуй нь пневматик даралтыг газар дээр нь зохицуулдаг шийдэлтэй байдаг байхгүй. Хань цуур бүтээгдэхүүн ачаа тэр аан хонзроо агаанууд анхны нислэгээр 1968 оны 7 сарын 26-нд хийсэн байт. Литвийн иргэний эсхийн удирдлагын газар анхны аан хонзроо онгоцоор үйл ажиллагаа эхлээд 1991 онд бүгд найрамдах Литв алд болсон агаарын тээврийн 1994 онд бүгд найрамдах Литвийн агаарын цэгийн хүч шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Литв болсон аахгүй. Одоо Балтийн 3 зөвлөлтийн баруун гэж яригддаг. Одоо ингээ Оросын эсрэг орилдоод байгаа жижигүүд сүүлийнх нь 1996 онд нисчээд дараа нь Канус хотын нисхийн мөрөдөд тавигдсан байт. Анхны аан 26 онд ийм төвхт. Канус нисхийн мөрөдөд Литвийн аан 24Б бас анхных нь бас тавигдсан байдаг. Александр Евченкогийн зохион бүтээсэн АИ-24 хөдөлгөөртэй АБ-72Т 4 хутгууртай синстэй тэгээд ТХ-16 бие даасан хөдөлгөөртэй нэмэлт РУ-19А300 турбо хөдөлгөөрийг баруун хөдөлгөөс нь суулгасан байна. Зүтгэх хүч нь 800 орчим кг баха. Энэ РУ-19А300 бол А24 онгоцны энэ хөдөлгөөрт хүч нэмэгдүүлэх зорилготой байхгүй. Хүнд зурвас тасрах ч юм уу ямар нэгэн байдлаар хүч нэмэгдүүлэх зорилготой РУ-19А300 турбо хөдөлгөөр баруун ангис суйлсан мэт. Яг ихний манад иржсэн 1204 мөрөө 1202 Португалта 24-д бол зарим нь уруугүйч иржсэн тийм тохиолдол байсан. Анхны 24-д уруугүй байсан шүү юм. Гарах гомдох хөдөлгөөр бүрийн хүч нь 2550 литр гэдэг байхгүй. Төрсөн нь болохоор туйгаан хэсэгт 1420 литр багтаамжтай 4 зөөлөн савнд цэвэршүүлэлтээр 2500 литр багтаамжтай 8 зөөлөн савнд даалгавчны дунд тэгшт байрлах 3680 литр багтаамжтай 2 кессон савнд төлшөө хадгалж явд юм аа. Миний мэдж байгаа бол буруу шиг магадгүй. Гэтэ яг энэ төхүүлсэн шүү манайхаа. Манайхан бол авиацийн бол ойлгож байгаа л да. За тэгэхээр А24-оос бүгдээнд Монгол ард улсад хэрхэн орж исэн талаар би нэг товчхон дурдах. Монголын нисэх хүчний 40 жилийн хугацаанд тухайн үед орчин үеийн найдвартай агаарын хөлгийг хангадах засгийн газрын тогтоол гарсны дагуу зөвлөлт холбоот улсын Киев хотын иргэн нисхийн сургуулийн дадлагын отрядд 1964 онд нисгэгч Г Радна, Ил Самсрын, Б нэмэх, Д Балчин даваа, Д Болт, Д Донров, Штурм Бандарч, Ядмаа, инженер Аюур, техникчийн Готов, Гомсрын Баатар, Сэрот, Нэргүү, Шаравжамц, Ил Пүрвд орж байгаа. Тусгай иргэлийн техникчээр болохоор Самбууд орж байгаа. Дамбочр, Дамбуга, Чимэдга, Очирга, Гомбуга, Минтүү, Ил Минтүүга, Содуга нарыг анх Монголын нисэх хүчнээс А24 онгоц нисгчтэй сургахаар зүйл бодвол явуулсан энэ сайхан түүх байд юм аа. Манайхаа анх удаа Хөлийн чандад Улаанбаатар их үеийн чиглэлд 1964 оны 12 сарын 17-нд анхны олон улсын нислэг үлдсэн байдаг. 1964 оны 10 сарын 19-нд 1202 Португалыг улсын бүртгэлд яг энэ бүртгэж авсан байдаг хгүй стандартын дагуу. Иргэн нисхийн хуулийн дагуу. Тэгэд Монгол нисгч Арднаа, Жамингуа, Талигаш, Даштуанх бүгд найд Арсан солонгосын нислэг Бээжин, Бихнам, Варшава, Берлин, Москва, Киев гэд олон тусгай нислэгүүдийг амжилттай өгөөсдөж энэ А24 онгоцыг туршсан байдаг байхгүй монголчуудын хувьд, монгол нисгчдийн хувьд туршсан. Монголчууд маш их буян хийсэн. Монгол нисгч техникийг авиаслаг чадварлаг боож Монголд орчин үеийн агаарын тээврийн бааз суурийг бий болгоход асар их үүрэг гүйцэтгсэн. Монголын иргэн агаарын тээврийн хамгийн найдвартай, хамгийн алдартай, хамгийн буянтай монголчуудын нийлж яснаар Монголын тэнгэр цагаан дам татуулсан А24 онгоцны гавийг бол хизээч үнэлж оршив. Ийм сайхан онгоцоор хүүхд наснда та бүхэн залуу наснда нисч явсан гэхэл бас их сайхан байгаа юм л та. Тэ энэ
Аан 24 онгоц санаанд орохоор Монгол улсын гавьлын Босдомгоо энэ нисгчийн дөө санаанд ороод тэгээд дэс миний хүүхднээс болохоор энэ Бортроод бүгд өгсөн нислэгч ихэр ахаа нар ихнэрийн уншиж байгаа хөдөлмөр сонь үнэн сонь хийжүүлсэн нэмгэнээ ундаа тийм гоо салгааныхан гой үнэр тэр сэнсний алмаас гарч байгаа хөдөлмөрийн эзмийн солигдохын дуу тэр буут хийх үе дуу убокаса гарч байгаа байдал энэ хүн Монголын бүх хүмүүсийн хүүхднээс залуу насных нь ой тогтоод сэтгэл зүйд нь үлдсэн баг гэж бодож байгаа юм. Аан 24 онгоцоор бүгд найрамд ардсан Афганистан улсын ард түмэнд Монгол улсын нисгчд Монгол улсын засгийн газраас 1987-аас 89 онд маш хэмжээний тусламж дэмждэг өгсөн нислэгийг олон их бааж үлдсэн юм байлээ. Би бод нэг сайн мэддэггүй. Гэхдээ Чоолсон маршлын хүн нэргүүга их бааж дорж готоо одоо гавьяат нисч болсон. Тэгэхээр жаргал сайхан ах гавьяат нисч одоо хуут мяатын дарга байсан. Гэх мэт одоо хүмүүс их бааж Афганистанд Аан 24 Аан 26 онгоцоор тусламжийн бараа хүргэж тусламжийн нислэг хийж тэндээс өнчин үлдсэн хүүхдүүдийг бүгд найд Монголоор тус зөөн авчаад асар их үүрэг гүйцэтгсэн. Яагаад би Афганистаны туслаар үнэлэхийг онцлоод байгааг бол тэр үед Афганистан дайны байдалтай байсан. Тэр үед Абхазскаас ахаад гэж Оросын болон зөвлөлтийн нисгчдийн гаргасан хүнд маневрыг Монгол нисгчд анхуд Аан 24 Аан 26 онгоцон дээр хийжсэн шүү. Энэ Абхазскаас ахаад маневрын талаар би сүүлд нь дараагийнхаа батваас та тодорхой оруулна. Хүнд ачаатай онгоцоо дайсныг хараанд оруулж пуушин төвтүүлэхийн тулд газрын гадар нам дорыг барьж явж уулын сэрэг орчинд өндөр хурдаар хүн дахиад онгоцоо газрын гадуур нам өндөрт авч яваад огцон мөрөлтөөр орж суулт ихэл ерөнхийдөө бол Афганскаас ахаад буюу Афган буут гэдэг байхгүй. Энийг зөвлөлтийн нисгчд можиход төхнүүдийн стингер пуужгаас буутаж ийм аргаар буут хийдэг гэж өндөр хурдаар ирсэн эргэл тэгээд суучдаг. Тэгэхгүй бол пуужинд маш олон зөвлөлтийн онгоцууд сүйдэг байсан л да цэргийн тээврийн онгоцууд нь. Дорж утгаах ээжлээсэн л да их хүнд нислэг байсан. Бөөн утаан дунд дулааны пуужин Прекрасны лавушка одоо нэг хэдэн үнэтэй цацруулалт хийсэн Оросын бэтлотуудын ачаар тэдний хамгаалалтын дор Монголын онгоцууд бууж хөөрдөг байсан, их хүнд нислэг байсан гэж дорж утгаа ах нэг ярианд надад хэлж байсан л да. Үнэхээр сайхан онгоц шүү. Дундуур бишээд байх юм аа. Ээж биш дээ. Энэ чинь Орос стандартаар зөвлөлтийн школоор Аан Ойлг Антон үдгүн анх зохион бүтээсэн болохоор Аан гэж нэрлэдэг шүү. Юус энэ бүгдийг чагаад сууж хаа. Одоо энэ хэрүүл яах вэ? Одоо би танартай энэ онгоцны үзүүлэлтээс нь зөвхөн хагас дурдах л да. Инхий зохион бүтээгч нь Ойлг Константин гэж Антонов. Үйлдвэрлэгч нь болохоор Киев болон Ирхүү хотуудын нисэх үйлдвэр. Анхны нислэг нь 1959 оны 10 сарын 24-нд Зөвлөлт улсын Баатар дэд турандлал лизингийг их бааж үлдсэн юм аа. Олон нийт танилцууд үйлдвэрлэсэн огноо нь 1962 баггүй. Үйлдвэрлэсэн нэг чинь 1367 ширхэг. Хувилрууд нь болохоор Аан 26, Аан 30, Аан 32, Аан 34, Сян U7 Мажар хятад хувилрууд. Экваж нь болохоор 3-5 гişүү. Бортбород нэг одоо онгоцны үрсэж ороод. Төвшөлт нь болохоор 48-аас 52 жашигч. Ачааны даас 6500 кг. За урт нь 2353 м хаа. Өндөр нь 832-оос 834 м гэж бодож байна. Далгшийн талбай нь болохоор 7498 м квадрат. Жин нь болохоор 13350 кг баха. Би тэгж сонссон юм мэдсэн юм. Нисхийн хэвийн жир нь болохоор 21000 кг. Нисхийн дээд жир нь болохоор 22100-аас 21500 кг. Шатруу дотоод банкны жин нь болохоор 4850 кг. Ойролцоо 6 тонн орчим түлхтэй авч явна гэсэн. Хөдөлгүүр нь болохоор ТВ-дэ Turbo Vento Navigator гэсэн үг байхгүй юу? Сэнсэт тэгэлдэт. AI24. Одоо Евченкогийн хөдөлгүүр байхгүй юу? Зохион бүтээгч. Сэнсний марк нь болохоор AV72 гэсэн 2 хувилгатай сэнстэй байдیں۔
хамгийн дээд турд нь 540 км цагуулж манай ах нар туршилтаа ах нар 530 550 50 гэдэг байхгүй. Яг хуу тэд чинь бас сама бортове пис одоо нэг юуга хараа хэсгээс аргална шүү дээ. Тухайн үед априодыг бас аргална шүү дээ. Баг зэрэг яг хоо тэгээд хулиганстай хийдэг байсан л да. Энэ нь бол өөрөө нь гүйлэхэд бол 530 хүрдэг байсан юм лээ. Ханар тэгж яад идэв. Мята ханар. Синс дээд урд нь 540 хэлсэн яг стандарт нэг. Кресисийн урд нь бол 460-аас 60 км 6000 м өндөд. Асалт нь болохоор 1850-аас 2820 орчим км байх гэж бодож байна. Буруу ч хийж магадгүй. Та бүхэн залруулаарай. Нислэгийн өндөрч нь болохоор 7700 м байдаг шүү. Тэгээд оператор орнууд нь болохоор Зүйл болоос Оросын холбоос Украин, Беларусь бүгд найд Монгол улс тэрүүдэд 40-оор орн байд. Өнөөдөр АН24, АН26 онгоцууд нэлээд хөгжсөн. Тэгэлгүй ах вэ? АН24 онгоц хамгийн залуугт 1979 он байна. Тэгвэл Украинд, Беларусьт, Оросын тундад Сибирийн хөд нөхцөлд одоо хүртэл энэ АН24 онгоц үүргээ нэг төртөө биелүүлж гандан буухгүй Ахмад дайчин гэдгийг одоо хэлчихээ. Битгий энэ онгоцыг трактор хуучсан ослтоо хэлжээ. Яг стандартын дагуу шинжлэх ухааны хиллэгээр хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл чинь нисэх онгоц байдаг шүү дээ. Та судлаад үзээрэй. Би энэ жагаа балаач гэж хэлж магадгүй. Хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл нисэх онгоц байдаг байхгүй юу? Та нарийн уучныг би танад хэлэхгүй. Тэр өдрийн бүгд мэдж байгаа. Нисхийн чиглэлээр суусан бүх залуучууд мэдж байгаа. Хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл нисэх онгоц байдаг байхгүй юу? Энэ онгоцыг муулдаг, ачаа үздэг маш олон хүн Монголд байгаа. Энэ хүмүүс албаар 1990 оны Арслын, Батүлийн, Илбүүд орчин энэ онгоцыг Украин чигээгүй, Орос чигээгүй. Оросын онгоцоос Украин онгоц энэ бол зөвлөлт социалист бүгдээр толгойдос үйлдвэрлэсэн зөвлөлтийн онгоц, зөвлөлтийн технологи. За баярлалаа. Дараагийн дугаартаа 1987 онд Улаан талбайд газардсан Германы нэгэн залуу нисгч, сонирхс нисгч 18 настай нисгчийн тухай оруулахад бэлдэж байгаа. Дараагийн дугаартаа та бүхэн наадмын дараа тэр миний подкастыг уншаарай. Тэр их хөөний гаралтай бас сайн тийм аимшигтай хүчтэй дэлхийн алдартай агаарын тус хамгаалах системтэй зөвлөлтийн агаар хийлгэж өрчөөд нам өндөр нисээд улаан талаар буунаад чинь бас л 90 хуух байгаа шүү дээ. За энэ талаар би дараагийн подкастт оруулнаа. За баярлалаа.